Тэгэхээр нарыг од гэж хэлж болох уу? Яг үнэ. Нар бол энэ од. Энэ од. Одоо бид шөнийн шөнд гараад дээшээ харахад бол олон одоо гялцсан од харагддаг шүү дээ. Тий. Энэ од харагдж байгаа однууд чинь зөвхөн манай галактикийн од шүү. Тий. Өөр галактикт байгаа од биш. Биднэрт харагдахгүй бах тий. Тий. Тэднээс асар хол учраас харагдахгүй. Энэ харагдж байгаа зөвхөн бидний өөрийн гэр болсон галактик дотор энэ л однууд. Манай нарны ойрхон байгаа однууд. Бид бол нар бол одоо тэр олон гялж байгаа одны нэг байхгүй юу? Сайн байцгаана уу үзэгчдээ, сонсогчдоо. Хөгцөнгөр радиогийн шинжлэх ухаан тань мэдхийн подкаст эхлэхэд бэлэн боллоо. Би бол хөтлөгч Туул байна. Өнөөдрийн зочноо танилцуулъя. Шинжлэх ухааны гавьяц зүтгэлтэн астрономч доктор Батмүх манай студид ирсэн. Танд энэ өдрийн мэндийг хүргье. Баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа өдрийн мэнд. За тэгэхээр өнөөдөр бидний ярилцгаж байгаа сэдэв маань нарны аймгийн тухай ярилцсанаа маш гоё сонирхолтой. Бид нар гэж мэдээд байгаа боловч бүр нарийн ширээнийг нь бол тэр болгон хүн болгон мэдээд байдаггүй. Тэгэхээр Батмүх доктороос энэ талаар нарны аймгийн талаар яриулна. Эхлээд та хаан сурж ив? За яагаад астрономч болов? Энэ талаараа тавчхан үзэж байгаа, сонсож байгаа сонсогчдод маань хэлж өгөөч. За тийм ээ, би 1970 онд 10 дугаар анги төгсөөд тэгээд одооний энэ Украин улсын хайрхын их сургуулийг бол 1976 онд энэ астрономч гэдэг мэргэжлээр төгсөж ирсэн. Яг тэр үед бол яг мэргэжлүүд бас одооныхтай адилхан конкурсээр дамжаал те явдаг байсан. Гэхдээ надад бол нэг боломж олдсон. Тэр ямар боломж вэ? Би нэг математикийн олон улсын 12 дугаар олимпиадад ороод тэгээд ингээд эргээд ирэх чинь бол одоо конкурс дууссан байдаг байхгүй юу? 8 сарын 1-нд ирж ирсэн. Тэгээд шууд тэр дүрмээр бол шууд хуваар авдаг байсан. Тэгээд энд ирэхэд одоо над нэг хэд хэдэн хуваар ингээд амлсан байхгүй юу? Юунаас тэр хуваар өгчсэн газраас. Тэгээ би энэ астрономч гэдгийг сонгож авсан. Тэр хүүхдүүдээс асуусан чинь бол энд тоомоо ордгоо гэсэн тоомоо ордог л гэж байна. Тэгэхээр яг тэр үедээ бас нэг тооны сонирхолтой болцсон байсан. Тэгээд энэ мэргэжлийг сонгож авсан байхгүй юу. Тэгээд энийг одоо 1976 онд төгсч ирээд шууд одоо шинжлэх ухааны академийн нэр дээр явсан юу гэсэн. Тэгээд академид ирээд физик техникийн хүрээлэн гэж байсан. Тэр үед манай энэ одон орны оргил маань тэдний харьяанд нэг салбар байсан. Тэг анх тэнд ингээд ажилд орж ирсэн. За тэрнээс хойш би үндсэндээ бараг тасралтгүй ажилласан гэж хэлж болно. За 1977 оноос бол би нөгөө Монгол хүн сансарт нисэх бэлтгэл ажлыг хийх юм бас тусгай бас нэг сектор гаргасан. Тэгээд тэр секторт бас би орж ажилласан. За. Тэгээд тэр яг 90 он хүртэл 1990 он хүртэл энэ сансар судлалын сектор маань байж байгаад тэгээд тэрнээс хойш одоо тэрэнд чинь сансар судлалын сектор чинь бол төрөл бүрийн мэргэжлийн хүн ажиллаж ирсэн. Эмч, геолог, биолог, тийм газар зүйч тэгэл одоо инженерүүд л тэргээд ингээл одоо орончил тэргээд ингээд ийм баг байсан байхгүй. Тэгээд 90 онд үндсэндээ одоо энэ талдээс өөр өөрснийхөө мэргэжлийн салбар руу шилжсэн. Тэгээ би буцаад одоо орон дээр ирээд одоо тэрнээс хойш ингээд орны оргилдоо одоо ажиллаж байна. Одоо хүрээлэнгийн хувьд бол орон геовизийн хүрээлэн гэж байгаа шүү дээ. Тэрний нэг салбар манай орон судлах оргил байгаа. Энд одоо ингээд бүр 50 дахь жилдээ ажиллаж байна. Яг 7 сарын 13-нд яг 50 болно. 50 жил. Тий. 76 оны 7 сарын 13-нд ажилд орж ирсэн. Та тэгэхээр бас шинжлэх ухааны академи одоо орон судлахын дараагаар ажиллаж байсан хүн бидтэй тий. Сүүлийн үед нь бол дараагаар ажиллаж байгаа. Тэгээд одоо залуучууд аваад амжилттай ажиллаж байгаа.
За. За. Тэгэхээр хоёулаа өнөөдөр Нарны аймгийн тухай ярилцсан. Тэгэхээр Нарны аймаг ярилцахаасаа өмнө өөрсдийн энэ галактикийн тухай бас ярьж өгөөч. Тэгээд дараа нь хоёулаа нар руу ажиллаж. За. Тэгэхээр бид нөгөө атомыг бол бид бас сайн айсангуу сайн мэднэ тий. Тэгэхээр атом бол ингээд цөмөө тойроод ингээд электронууд эргэж идэг шүү дээ. Тэрнтэй энэ галактик бол тун төстэй. Мөн одоо галактикийн төвд бол маш нэгтрэлтэй однууд байрлсан. Магадгүй тэнд хар нөхч бас байрлаж байгаа магадгүй. Тэгээд тойроод олон тэр цөмөө тойроод олон од эргэлдэж идэг. Манай бидний байгаа одоо сүүн зам чигт нэрлэдэг, тэнгэрийн заадал чигт нэрлэдэг. Энэ бидний байгаа энэ галактикууд бол галактикт бид бол нэлээд их таатай орон зайд байрлаж байдаг байхгүй. Өөрөөр хэлбэл юунес галактикийн төвөөсөө нэг 3.2 градусын зайд байж байгаа хгүй. Энд бол однууд тийм айхтар нэгтрэлтэй биш те. Ийм харьцангуй их ийм нөхцөлд одоо манай Нарны аймаг байж байгаа. За. Ер нь галактик бол одоо нэг галактикт бол од ихэд бол 100-аас 200 тэрбум од байж байна жишээ нь дунджаар тий. Тэгтэл чинь бас одоо 100-аас 200 тэрбум галактик байж шүү дээ одоо орчлонд. Одоо тийм олон галактик байж байна. Тэрэн дотор тийм бол бас олон тэрбум одтой. Ийм агуу одоо орчлонд бид амьдарч байна. Тэгэхээр галактикууд бол хэлбэрийн хувьд бол олон янз. За. Яг шаар хэлбэртэй байна. Эсвэл одоо шинэ ээлбэс одоо тийм 100 хэлбэртэй байна тий. Манай галактик бол тийм мушга спираль гэж ярьдаг. Тийм одоо галактик байдаг байхгүй манай галактик. Бид нэг юм мушга дээр нь манай Нарны аймаг байж байгаа. Тэгэхээр манай энэ галактикийн яг хаах нь нар байрлаад байна вэ? Галактикийн одоо яг сая хэллээ яг төвөөс за яг 3.2 зайд нэлээд захтуу. Нэг одоо мушга дээр нь манай Нарны аймаг бид нөгөө дэлхий тэгэл одоо бусад одоо нарыг тойрсон эрхсүүд байж байгаа. Тэдэнтэй хамт ингээ бид манай дэлхий байж байгаа хгүй чүүхэн дэлхий. Үндсэндээ нөгөө тамаагүй орон зайтай яахын харьцуулах юм бол маш жижиг юм байж байгаа шүү дээ. Тэр дэлхий дээр нь бид нэр өөрсдөө хэр бүрч бид өөрсдөө бүр одоо манай Монгол тэн дээр нь бас ч одоо гайгүй орон зай эзлэр байж лээ. Тэгэхээр нарыг од гэж хэлж болох уу? Яг үнэ. Нар бол энэ од. Энэ од. Одоо бид шөнө гараад дээшээ харахад бол олон одоо гялцсан од харагддаг шүү дээ. Тий. Энэ харагдж байгаа однууд чинь зөвхөн манай галактикийн од шүү. Тий. Өөр галактикт байгаа од биш. Биднэрт харагдахгүй бах тий. Тэднээс асар хол учраас харагдахгүй. Энэ харагдж байгаа зөвхөн бидний өөрийн гэр болсон галактик дотор энэ л однууд. Манай Нарны ойрхон байгаа однууд. Бид бол нар бол одоо тэр олон гялж байгаа одны нэг байхгүй юу? Одоо масаараач тэр хэмжээгээрээ тэр ер нь дундаж од. Од бол их олон янз. Тий. Одоо чинь манай одоо Нарнаас одоо 1000 дахин том однууд байна. Өөр одоо 1000 дахин жижигхэн однууд байна тий. Тэгээ өөрснийх нь нөгөө амьдралын замууд нь тустай. Одоо манай нар ихэд бол одоо амьдралын хамгийн сүүлийн одоо бидний одоохондоо ойлгож байгаагаар бол цагаан одоо гэж болох хэвээр. Тэр болтол их хугацаа зарна л да. Одоо нар ч нэг ойролцоогоор 4.5 тэрбум жил болж байна үүсээд. За. Орчлон бол үүсээд ер нь 13.7 тэрбум жил болж байгаа байхгүй юу? Орчлон бол. Тэрэн дотор бол одоо манай нар бол нэг 4.5 миллиард жил болж байна. Энэ өшөө цаашаа бол яг одоо нар одоогийн байгаа байдлаараа бол бас ахаад 4-5 миллиард жил байна. Өөрөөр хэлбэл одоо нарны насыг яа тодорхойлдог гэвэл одоо
нарны цөм дотор шатаж байгаа түлшээр нь хэмжинэ. Тэр түлш нь юу гэвэл ус төрөгч шатаад гээлий болж байгаа процесс байхгүй. Тэгэхээр тэр ус төрөгч хичнээн хэмжээтэй байна уу тэр хэмжээгээл тэнд болж байгаа тэр халуун цөмийн урвал хэдэн жил явах нь тэргээр насын тодорхойлж байна. Эхний үеийн. Тэгээд тэр чинь 4 одоо 5-4 жилийн дараа нар чинь өөр болох нь шүү дээ. Өөр болоод ингээд том улаан од болох юм. Тэр нь бүр их том, одооныхоос их том болно. Тэгээ эргэж бас агшаад. Тэгээ гадна талынхаа давхар хэсгийг хаяад. Тэгээд хамгийн сүүлд бол жижигхэн юм цагаан одоо гэж нэг тийм од болж хувирах юм. Бүр ирээдүг нь ингээд тооцоолоо гаргасан. Ирээдүг нь одоо ингээд энэ цагаан одоо хүртэл тооцоолсон байна. Тэрнээ цааш бас байна шүү дээ. Тэрнээ цаашаа одоо юу болохыг мэдэхгүй. Тэр болтлохыг л мэдчихэ. Тэр болтол чинь бол олон миллиард жил болно шүү дээ. Цагаан одоо болтол чинь бас олон миллиард жил болно. Тэгэхээр ингээд нар чинь байхгүй болчоор дэлхий гэдэг гариг баг байх уугүй юу те яригдаж эхлэх нь шүү дээ. Тэглүү яах вэ? Одоо жишээ нь одоо тэр улаан од болно гэлээ шүү дээ. Тэр улаан од чинь манай одоо тойрог замыг ингээд замд хүрнэ. Өөрөөр нарны одоо гадаргуу чинь яах нь манай дэлхийд хүрхнэ шүү дээ. Тэгэхээр дэлхий чинь тэр рүү яах нь уусаад алгуул. Тэгээд энэ гариг чинь тэгээд байхгүй болно гэсэн үг шүү дээ. Нарны бүтцийг яриа гэвэл нарны бүтц бижирмэг гэдэг үгнүүд гарч ирэлээ л да. Тий. Та нэг сайхан тайлбарлаж өгөөч бүтцийн. Нарны бүтц ихний том байдлаараа бол эхлээд цөм байна. За цөм. Тий. Тэр цөм дотор өдрөнд л ус төрөгч шатаад гээлий болж байгаа тий. Гээлий болж байгаа. Тэндээс гарсан энерги ингээл дамжсаар явал энэ одоо бидэнд ирж байна гэсэн үг шүү дээ. Тий. Тэрний гадуур нь тэр цацрагийн бүс гэж байна. Тэнд зөвхөн энерги цацрагаар дамждаг байхгүй. Тэгээд энерги зөвхөн цацраг байдлаар нэг хэсэг дамжина. Тэгээд нэг хэсэг тэрний дамжаад бас цаашаа цацрагаар дамж чадахгүй болдог. Тэр нь бол нэг юм конвекцийн бүс гэж байна. Конвекцийн бүс. Конвекц гэдэг нь юу гэвэл одоо биднээс одоо ингээ яндангаар ингээл утаа гардаг шүү дээ. Яг иймэрхүү үзэгдэл. Тэгэхээр тэр конвекцийн бүтц яах вэ? Тэндээс бодис дээшээ ингээд гарах нь шүү дээ. Дээшээд ингээд нарны гадаргуу дээр гарч ирээд буугаад ингээд явах. Ийм эргэлттэй конвекц. Бодис өөрөө дээшээ хөдөлж гарч ирнэ гэсэн үг. Тий. Тэр бодис чинь гарч ирээд нарны гадаргуу гэж ярьж байгаа биднес тэр гэрэлт мандал гэж. Тэн дээр ингээд одоо бидний нүд хардаг гадаргуу. Тэр бол ойролцоогоор нэг 100 гаруй км-ийн цуцаантай юм давхарг байгаа. Гэрэлт мандал гэдэг. Тэндээс гарч байгаа гэрлийг үдний бид ингээд нэг шар гэрлийг харж байгаа шүү дээ. Тэр чинь тэр гадаргуу хэсгийг гарч байгаа. Тэгээд түрүү нэлдэг тэр конвекц чинь ингээд дээшээ гадаргуу дээр гарч ирээд эргээ бууна ингээд тэгээ сорон зоронтой. Сорон зоорон шугамтай. Тэгээд тэр ингээд буухтвал гадаргуу дээр янз бүрийн юм үзэгдлүүд харагддаг байхгүй. Тэр нь жижигхэн хэсгүүд нь тэрийг бижирмэг гэдэг байна. Тэр ингээ одоо нэг юм одоо бижирмэг гэхэр чинь одоо нэг юм бардгардуу юм шүү. Шаргал юмнууд харагдаад байлээ зургийг авсан. Тий. Тиймэрхүү ингээ юм одоо юмнууд харагдана. Тэрийг бижирмэг гэдэг. Тэрнээс арай том бус харагдана. За. Тэр нь одоо энэ толб гэдэг байна. Одоо шинэ одоо сайн яах юм бол наранда өнгийнүүдээр бас харагддаг байхгүй. Том толгонууд бол. Тийм. Хүчтэй сорон зоронтой. Тэгээ харьцангуй нөгөө орчноос арай бага температуртай учраас жоохон харалж харагддаг байхгүй. Тийм том толгонууд бас байна. Тэгээд тэрнээс гадна бас эсрэг нь бас тийм бамбар гэдэг бас арай тийм илүү туяатай бас тийм үзэгдлүүд байна. Тэрний дээр одоо шинэ бас нэг давхарга байна. Тэрийг биднээс өнгөт мандал гэд нэрлэдэг байгаа. Одоо юугаар бол хормосфер гэд нэрлэдэг. Гадаад нэрээр.
Тэгэхээр тэнд юу болдгоо гэхээр тэнд бол янз бүрийн одоо жижиг тесрэлтүүд их болно. Одоо тесрэлт гэхээр бол одоо юм гинтхэн маш их хэмжээний дулаан ялгаруулахыг л одоохондоо тэгж ойлгож байна. Тийм. Юм харагдахгүй байжснаа гинтхэн ингээл гэрэл гарах нь шүү дээ. Тэр бол үндсэндээ тесрэлт болж байна гэсэн үг. Тэрний дээр одоо бидний дитм гэж байна. За. Дитмийг бол биднээс нөгөө нарны бүтэн гэртэлтийн үед хардаг байхгүй юу? Тэгэхээр нар одоо ингээд нарыг сар ингээд таглаад тийм ээ хаагаад тэнгуут гадна талын тэр давхарга харагддаг. Тэрнийг биднээс дитм гэдэг. Дитм өөрөө угаасаа их сул туяа гаргадаг учраас нөгөө гэрэлт мандалтаа дарагдаад харагддаг. Энгийнөтөнд. Гэрэлт мандалынх нь тэр гэрлийг хаачингууд харагдаж байгаа байхгүй юу? Тийм. Тэр дитмд бол одоо хамгийн их хүчтэй үзэгдлүүд болж байгаа. За. Одоо наран дээр тесрэлт боллоо гэж ярьж байгаа. Тэгэл тэр нь одоо шинэ 2 өдрийн дараа ч дэлхийд ирээд нөлөөлдөг байхгүй юу? Тэгээд дэлхийн соронзон шуурга орны бужигнуулаад ингээл соронзон орны бужигныг харж одоо бид нүдэнд харагддаг ч гэсэн тэр чинь бидэнд организмд нөлөөлж идэг байхгүй юу? Одоо цагаагаар бол яг ингээд бороо орлоо гэж байна тий. Тэрнээс илүү одоо энэ геофизикийн одоо тэр үзэгдлүүд чинь бол нүдэнд харагдахгүй нэг илүү нөлөөлж идэг шүү дээ. Тэгэхээр тэр үзэгдлүүдийн их үүсвэр нь бол наран дээр болж байгаа байхгүй юу? Нарны тэр дитмд сая ярьдаг. Дитмд одоо шин тэр тесрэлт одоо өөрөлдвөл асар их энерги хоригдлогдсон соронзон орон гинт одоо шин хоорондоо 2 өөр туйлтай соронзон орондод ингээд хоорондоо нийлээд тэн дундаас нь асар их энерги дулааны энерги тэгэл ингээд янз бүрийн тийм кинетик бөөмсийн хурдтай бөөмсүүд төр өсөрж гардаг байхгүй юу? Тэр хурдтай одоо бөөмсүүд нь ирж манай дэлхийд ингээд тэр сая дөрөвний хэлдэг соронзон орон өөрчилдөг. Тийм тесрэлтүүд тэнд болж байгаа. Одоо зүгээр яг наран дээр тесрэлт болно гэвэл тэр дитмд болж байгаа. Сайн миний хэлдэг тийм тесрэлтүүд болж байна гэсэн үг. За. Гэх мэт ийм олон үзэгдлүүд байна. Нарны масс гэж байгаад байна. Тэгээ нар ингээ маасаа алдаад байна гэж яриад ах юм. Энэ талаар та бас тайлбарлаж өгөөч. Тий, яг нь ер нь түрүүнд хэллээ ч би одоо ингээд цөмийн урал явагдана. Цөмийн уруулаас энерги гадагшлана. Тэр энергийн саяын тэр цацраг тэгэл тэр конвекц саяын тэр тесрэлт мессертээр ингээд гадагшаа энерги алдаж штэ. Тэрийг гэдэг. Энерги алдна гэдэг чинь л энерги масс хоёр чи хоорондоо шууд холбоотой. Энерги нь мэдгэжэл масс нь мэдгэнэ. Тэгэхээр энерги гадагшаа алдаж яах гэдэг чинь л үндсэндээ масс алдаж байна гэсэн үг тийм. Гэхдээ энэ бол өчүүхэн масс л алдсан шүү дээ. Нэг жилд ихэд тийм. Тэгээд олон жил болох болж ижил жоохон масс нь багасна. Тэгээс бол мэдгэдэггүй тийм хэмжээгээр бол биш юм байна тийм. Нарны хувьслын талаар та яриаж өгнө. Тийм наран дээр ч одоо нар бол өөрөө яг одоо шинэ энэ ширээ шиг ингээд өөрчлөгдөхгүй байгаад байхгүй тийм. Энэ маань өөрөө одоо ингээд ер нь бол бодисын биднес 4 төлөвийг мэдж байгаа. Тийм. 3-ыг нь бол бүр сайн мэднэ. Тийм. Хатуу, шингэн, хий гэдэг. Тэгээд 4 төлөв нь тэр палазм гэж яриад байгаа. Палазм тийм. Нар бол өөрөө палазмын төлөвтэй байгаа. Ийм хатууч биш, шингэн биш, тийм хийж биш, палазмын төлөв. Тэнд бол палазмын төлөвдөл чөлөөт электронууд асар ихээр байдаг. Орчин байхгүй юу? Чөлөөт электронууд энд царилэгддэг, атом цөм царилэгддэг. Тийм электронууд хэмжээгээр байдгаараа онцлог. Тэгээ соронзон орон бодис хоёр нь хоорондоо цаваар наацсан юм шиг хоорондоо ингэж уялдаатай байдаг.
сорон зоор нь өөрчлөгдөх юм бол бодис нь өөрөө дааж өөрчлөгддөг. Бодис нь өөрчлөгдвөл сорон зоор нь өөрчлөгддөг. Ийм хоорондоо шугам биш ийм сонин холбоотой. Тэрнээс түрүүнд чиний асуусан юу бол нарны одоо идэвхжил гэж байна. Одоо түрүүний элдв тэр толбоор ярьчих болно. Толгойн тоо ингээд жилд өөр байдаг байхгүй. Одоо түрүүний тэр наран дээр байсан тэр одоо толов гэсэн үзэгдэлтэй. Тэр бол зарим жил их байна тий. Зарим жил бага байна ингээд. Энэ бол нэг тодорхой үетэй 11 жилийн үетэй. 11 жил болоод ингээд нэг максимум дээр очино. Толгойн тоо ч юм уу талбайгийн ч авсан болно. Тэр нь бол ингээд 11 жилийн үетэйгээр нэг багасаад ихсээд ингээд явдаг байхгүй. Энэ нь бол ер нь нарны нэгдүгээр шийдэх асуудал бол энэ байдаг. Одоо нарны энэ идэвхжил энэ ийм тодорхой үетэйгээр ингээд явж байгааг тийм. Энийг тайлах асуудал бол шийдвэрлэх асуудал юм. Яг нарийн шийдвэрлэгдээгүй. Ер нь ийм байна гэдэг нь тодорхой. Тийм. Наран дээр болж байгаа тэр дэвсэлтүүд тэр толов дээр тийм. Тэр идэвхт мужууд эднээс бол ингээд тодорхой үетэйгээр гарч ирээд алуулаад дахиад гарч ирээд ингээд байна шүү дээ. Тийм. Энэ процессыг тайлах асуудал бол ер нь нарны судалгааны нэг үндэс асуудал. Тийм. Одоо та дэлхийн үзэгдэх хөдөлгөөний талаар ярьж өгөөч. Одоо ингэ дэлхий чинь нарыгаа тойроод эргэж явах энэ явцад тий. Нар одоо бидний тусгал нь яаж өөрчлөгдөж өрнөж байдгийг бол. Тэгэхээр бид бол яагаад Монголчууд дөрвөн улиралтай байдаг тий. Энэ дөрвөн улирлын бол их үүсвэр нь юу гэвэл нарыг дэлхийд тойрч байгаа гавтгай байна тий. Нэгin гавтгай дээр тойрч байгаа. Тэр гавтгай дээр тойрч байхдаа бол дэлхийн өөрийнх нь бас тойрдог тэнхлэг байна. Өөрөө ингээ 24 цагт нэг тойрж байгаа шүү дээ. Тэр тэнхлэг нь бол энэ нарыг тойрдог гавтгайтай 266 градусын юм налуу байдаг байхгүй юу? Ийм налуу. Тэгээ энэ налуу чинь ингээд дэлхийн нөгөө хойд зүгээ заадаг маань өөрчлөгдөхгүй байгаа шүү дээ. Тэгээ хойд зүгээ зааж байгаа шүү дээ. Тэр чиглэл өөрчлөгдөхгүй байгаа. Тэгээд тэр өөрчлөгдөхгүйгээр ингээд нарыг тойрохоор нөгөө дөрвөн улиралц нь үүсэж байгаа байхгүй. Тэр наран дээр дэлхийн гадаргууд дээр тусч байгаа нарны цацрагийн өнцөг өөрчлөгдөж байгаа юм. Тий. 100 гэхэд бол одоо нар их дээгүүр явдаг шүү дээ. Өөр дээгүүр тий. Тэгэхээр нар бол яаж вэ? Гадаргууд дээр бол нэлээн бараг перпендикуляр чиглэлд шоу унж шүү дээ. Тий. Тэгэхээр их энерги нэг юм 400 м квадрат бол их энерги унж байна гэсэн. Өвөл болохоор бол нар тэр дээр доогоор явж байгаа тий. Тэгэхээр нэг маш налуу. Тэгэхээр нөгөө бууж байгаа газрын гадаргуудаар тусч байгаа гэрлийн хэмжээ нь багасч байгаа байхгүй. Ингэж л мэдрэгдээд байна шүү дээ. Ингэж л мэдрэгдээл биднээс 100 нөгөө их энерги үнцэндээ бууж байна гэсэн үг тий. Өвөл болохоор бол арцсангүй бага энерги газрын гадаргууд дээр бууж шүү дээ. Тэгээ энэ утгаараа л дөрвөн улирал бид Монголд байж байна. Экватор орчимд бол энэ сая энэ нарны тусгалч бас өөр болчихж байгаа. Тийм тэнд бол одоо шинэ налуу нараа бага байна гэсэн үг тийм. Их байна гэсэн үг. Перпендикуляр дуу байна гэсэн үг. Тэнд бол энерги их бууж байгаа учраас энэ чинь дандаа халуун байл дээр байгаад байна шүү дээ. Бас нэг юм зүгээр илүү сонирхоод асуучмаар санагтаад. Одоо энэ 100 болоод их халалт болоод байна шүү дээ. Энэ 100 ялангуяа энэ нэгдсэн үндэсний байгууллагаас Эл Нино гэдэг ийм халалт болж шүү гэж анхааруулаад дэлхий дахин шатаж байгаа гэдэг. Тэгээд энэ нартай холбоотой байд юм болов уу? Тэгэхээр энэ бол хоёр хүчин одоо дэлхийн дулаалал гэж байна тийм. Тэрнээс гадна энд бол ер нь бол
дэлхийн цаг уурыг олон жилийн цаг уурын байдгийг харахад бол энэ үзэгдлүүд өмнөж болж ирсэн. Тий. Өөрөөр хэлбэл би юу хэлэх гээд байгааг бол ер нь бол хоёр хүчин зүйл байна. За нэгдүгээрт яг одоо энэ хэрэгдэд байгаа дэлхийн дулаалал гээд энд л хүний хүчин зүйл байна. Тий. Одоо энэ их үйлдвэр гарч байгаа энэ одоо энэ зүрийн хийнүүд ингээд агаар мандлын бүрэлдэхүүнийг өөрчлөөд ингээд одоо дулаарах зүйлийг болж байна гэдэг нөлөөлөд байна гэж. Тэрнээс гадна дэлхий чи өөрөө амьд амьтан шиг яг ингэж хувьсч өөрчлөгдөж байдаг. Яг өөрийнх нь зүйд хөгжлийн зүйд тогтлогдож байна. Тэргээрээ бол эн чинь бас ингээд тодорхой үетэйгээр бас ингээд өөрчлөгдөж явж байсан байхгүй юу? Бүр урд нь одоо шинэ одоо үйлдвэр хөгжөөгөө байхад чсэн ийм хэд талд болж лээсэн, мөслөг болж лээсэн тийм. Ийм үзэгдлүүд өөрөө угаасаа өөрийнх нь хөгжлийн зүй тогтол байхгүй юу? Ийм хоёр хүчин зүйлийн зүйл байгаад байгаа одоо. За нар хэртэлт гэж бид нэр ярьдаг тийм. Нар хэртэлт гэж яг юуг хэлээд байна вэ? Одоо нар хэртэлтээ чинь бүтэн хэртэлт гэдэг. За бидний зүгээр хар яриагаар бол тал хэртлээ гэж ярьдаг. Та бүхний яриагаар бас нэг цавирган хэртэлт энэ төр гэдэг нэг нэршлүүд байх шиг байна. Тий. Нар хэртэх үзэгдэл бол одоо астрономийн бас нэг сонирхолтой үзэгдэлтэй. Манай оронд сая хамгийн сүүлд 2008 онд нарны бүтэн хэртэлт болсон. Тэр бол манай баруун аймагуудын аюулгүй хувьд аймгийн нутгаар одоо ажиглагдсан байна. Тэр бүтэн гэртэлт гэдэг нь юу гэвэл одоо сар нарыг одоо яг ингээд нар сар хоёрын чинь ер нь хэмжээ бол хоорондоо их тэнцүү шүү байгаа шүү дээ. Адилхан шүү тий. Тийм учраас тэр бас их сонир байгаа шүү дээ. Яагаад энэ хоёр хэмжээнд бараг тэнцүү байв. Тэгээд нар ингээд одоо нарны наагур сар ингээд орж ирээд нарыг ингээд бүтэн дөрөвний миний хэлдэг тэр гэрэлт мандлыг бүтэн хааж байгаа байхгүй. Энийг болохоор бол бүтэн гэртэлт гэж байгаа. За. Тий. Тэрнээс гадна одоо хагас гэртэлт буюу дөрөвний чинь тал гэртэлт тэр гэж байна тий. Тэр чинь бол одоо бүтэн хааж явахгүй араа сар ингээд доогуур ч юм уу дээгүүр ч юм уу дайрч өнгөрөх нь шүү дээ сар нарны наагур тий. Тэгэхээр бол нараа бол бүтэн хааж чадахгүй тохиолдолд бол одоо хагас гэртэлт гэж яригдана. Цагирган гэртэлт гэдэг нь юу гэвэл юу дэлхий сар хоёрын чинь хоорондын зай яг тогтмол биш. Дэлхий сар тойрол эргэж байгаа шүү дээ. Гэхдээ энэ чинь бас 100 замаар явж байгаа байхгүй. Яг тойргоор биш дээ. Тийм учраас зарим жил бол хол байна. Сар дэлхиээс жоохон. Зарим жил ойрхон байна. Тий. Энэ хаана тохиолсноос хамаарат нар бол бүтэн гэртэн эсвэл бүрэн хааж чадахгүй. Одоо гадуурны юм сайхан бүгж. Одоо бриллиант бүгж гэж яриад байдаг байхгүй. Тийм гоё юм цагираг харагддаг байхгүй. Тий. Өөрөөр нь сар нэлийн холдсон үед. Дэлхийгээс нэг холдсон үед нараа бол бүтэн хааж чадахгүй. Гадуур нэг нөгөө нар чинь нэгэд цохойж харагдах нь шүү дээ. Цагираг болж. Тийм тэрийг бид нүс цагираг гэдэг. Цагираг гэртэлт одоо. Тий. Бриллиантын бүгжил төр гэж нэрлээд байдаг байхгүй. Энээс өөр хэртэлтүүд ч бас байх уу? Үгүй юу? Би үгүй энэ гурван гэртэлт байна үндсэндээ. Яг нэг дөрөв дэх гэртэлт гэдэг нь бол нэг хайбрид гэж байдаг шүү дээ. Хайбрид машин гэдэг шиг тий. Хоёр юмар ажилтдаг. Тэрэн шиг хайбрид гэртэлт гэж бас байна. Тэр нь яг нэг гэртэлтийн үед бүтэн гэртэлснээ тий. Цагираг болдог ч юм уу тий. Тийм гэртэлтүүд байдаг. Цагираг байснаа бүтэн болдог ч юм уу. Тийм гэртэлт байж болно. Одоо нэг гэртэлтийн явцчихдээ. Нарны аймгийн биетүүд гэж юу хэлээд байна вэ? Нарны аймгийн биетүүд гэдэгт бол хоолын орн. Зөвхөн яг бид бол юунд бол яг юу гол нь ингээд нэг одоо астероид гэдэг нэг жижигхэн юм биетүүд байна. Тэ. Солир гэж байна. Тэ. Солирын биетүүд гэж байна шүү дээ. Тэгээ голцоо одоо эднэрийг бол
тэр нарны аймгийн биетүүд гэж байна тэр. Астероид, солир тийм жижигхэн одоо гариг биш. Одоо бид чинь бол хуучин бол 9 том гаригтай байж байгаа. Одоо бол 8 том гариг гэж явж байгаа. 9-г нь ягаад байхгүй болоогүй англи нь өөр болчихгүй юу? Англиал. Тэр нь бол одоо жишээ энэ одой гариг гэж байгаа. Одоо гаригийн гариг тэр 9 гариг маань шилжсэн юм байна. Тэр нь юутай холбоотой вэ? Яг зүгээр энэ 8 том гариг чинь бол хэлбэр төсөө олдсон. Одоо явдаг өөрийнхөө тойрог замыг цэвэрлэлсэн юмтай мөргөлдөхгүй байна гэсэн. Ийм гаригуудаа хэлээд байгаа. Тэр 9 гариг маань ягаад 8-таа нийлсэнгүүл замаа цэвэрж чадаагүй. Одоо замд нь бол мөргөлдөж байгаа асар олон юм байгаад байгаа. Тийм учраас тэр чинь хэлбэр төсөөч олоогүй. Одоо энэ жоохон юм Элвис маягийн хэлбэр төстэй доройд болох хэрэгтэй шүү дээ. Тийм болж чадаагүй. Замд нь бол маш их олон мөргөлдөг юмнуудтай байгаа байхгүй. Тийм учраас тэрийг бол одоо гариг руу оруулж байгаа. Одоо гаригуудыг бүлгэлж байна. Тэгээд тэрнээс гадна тэр сансрын биет гэж чинь тэр солирын биетүүд. Солирын биет бол хаанаас үүсдэг вэ? Хоёр арга замаас үүсэж байгаа. Одоо бид чинь шөнсий сайн ингээ харах юм бол ингээл одоо од харуулаа л гэдэг шүү дээ. Тий. Тэр чинь тэр од гэж харуулж байгаа шүү дээ. Солирын биет, солир жижигхэн биетүүд, тэгээ сансрын жижигхэн биетүүд агаар мандал руу маш хурдтай ирж байгаа, орж байгаа, унж байгаа. Тэгээ шатж байгаа байхгүй. Шатаад ингээд тэгээд тусчдаг. Зарим ч яг газрын гадруу дээр ирнэ. Музейд ингэ байж байгаа шүү дээ. Солир гэдэг тийм. Тэднээс ч одоо их том солир шатад дуусахгүй тэгээд юм дээр гадруу дээр хүрээдрэхгүй юу. Тийм. Тэгэхээр тэр солирын биетүүд бол асар их байна. Усан сард. Тэр үүсэл нь бол ихэнх голцоо сүүлд одноос одны үлдэгдлүүд. Сүүлд од гэдэг одоо биш бас. Одоо яг одоо ингээ харах юм яг нэг сүүлдээ юм шиг ингээд урт ингээд гэрэл цацруулсан. Однууд. Тий одоо. Од жижиг үйт бас. Тэр чинь бол өөрийнхөө замд асар их хэмжээний юм үлдэгдэл жижиг юмнуудыг үлдээдэг байхгүй. Тойрог зам дээр. Тэр нь ингээд бас нарыг тойрол эргэж байна. Тий. Тийм биетүүд бол дэлхий рүү хаяа унана. Тийм одоо тойрог зам руу ингээд манай дэлхий ингээд огтлоод гарна шүү дээ. Тэгэхүйд асар олон тооны солирууд ажиглагддаг байхгүй юу? Жишээ нь цагт 100 муу удаа ч юм уу. Тийм олон тооны солирууд ажиглагдана. Тойрог зам гэж та сая хэллээ шүү дээ. Энэ тойрог замыг бас нэг тайлбарлаж өгөөч. Тий. Тойрог зам бол одоо яг тойрог гэж байна. 100 зам байна одоо тий. Тойрог биш 100 зам тий. Эсвэл одоо бид параболоид гэж ярьдаг да. Бас юм одоо параболоид, гиперболоид гэдэг ийм хоёр ийм бас зам байна. За. Тэр хоёр замаар явж байгаа одоо гаригт байдаг юм уу? Одоо сансрын жижиг биетүүд бол нэг удаад бидэнд үзэгдээд ахаад үзэгдэхгүй. Тэгээд бүр ингээ гараа явчихна. Нарны аймгаас. Нэг удаад энэ тэр тойрол ингээ гараа явчихдаг. Бидэнд үргэж харагдах нь бол энэ тойрог замаар юм юу? Эсвэл энэ 100 тойрог замаар явж байгаа биетүүд бол тодорхой үетэйгээр ингээ бидэнд дахиад ингээ ажиглагдана. Нарыг тойрол эргэж байгаа. Тэр парабол тэр гипербол гэдэг бас тойрог зам байгаа. Тэр нь бол яг нэг удаа л харагдаал тэгээ ахаад харагдахгүй гэсэн. Зөв. Энийг л тойрог зам. Тэр ийм хөл дөрвөн янзын тойрог зам байна. За одоо дэлхийн бүлгийн гаригуудыг та тайлбарлаж өгөөч. Дэлхийн бүлгийн гаригууд бол одоо Будда, Сугар, Дэлхий, Ангараг гэсэн 4 гариг хамаарагдана. За. Тий. Хамгийн дотор тойрог замаар бол
бод явж байгаа. Энэ нь бол бараг л сартай адилхан. Тийм хэмжээгээрээ ч ойролцоотой ер нь гадаргуу агаар мандал гэсэн юм байхгүй тий. Яар сартай их төстэй бас ийм гариг байгаа. Тэрний энэ бол гатуу гадаргуутай. Энэ дөрвөн гариг бол ер нь гатуу гадаргуутай байхгүй юу? Одоо манай дэлхийн шиг юм хөрстэй. Хөрстэй. Тэрний дараах чинь одоо тэр сугар гариг тий. Сугар гариг бол их өөрмөц. Одоо бид бол яадаг шүү дээ. Үүрийн цолмон, утсын гилан гэж. Тэгдэг. Утсын гилан гэж ярьдаг шүү дээ. Тий. Үүрийн цолмон. Тэр чинь яг наранд яг нэгдүгürt дотор тойрогдсомаар явж байгаа учраас наранд ойрхон явж байгаа юм. Тийм учраас нар гарахын өмнө харагддаг тий. Нар жаргасны дараа бас харагддаг байхгүй тий. Тэр бол хурц харагдгийн гол шалтгаан нь бол агаар мандал нь бол маш нэгт. Маш нэгт агаар мандал. Ер нь баг төхөөрөмжүүд бол яг одоо гадаргууд дээр нь хурж очихд бол хэцүү. Тэр агаар мандал дотор нь ажиллахгүй болчдөг байхгүй. Ихэнх багж одоо агаар мандалд нь явж байгаа л дуусчдаг. Тэгээ гадаргууд нэгдүгээр маш их нягт халуун дандаа хөрийн хүчлэгтэй хий. Тийм учраас энд бол энэ баг төхөөрөмжүүд бол дор ажиллахгүй болчтой. Зөвхөн Оросын тэр Венера 13 тэр л нэг багц нэг гадаргууд дээр нь болж 2 цаг ажилласан баг. Тийм маш их нягт агаар мандалтай учраас яах нь манарны гэрэл тусаал ойдөг байхгүй. Сайн ойдөг учраас бидэнд их хааж их хурцарагдаж байгаа. Хэмжээгээр бол манай дэлхийтэй адилхан. Хэмжээний хувьд адилхан. За 3 дахь чинь манай дэлхий, 4 дахь чинь ангараг. Ангараг бол одоо яг жижигхэн л дээ. Манайхаас жижигхэн гараг. Тэгтээ бол агаар мандал нь бол тийм айхтар сугарах шиг биш. Тэгтээ дэлхийг бодвол Российг ийм агаар мандалтай. Тэгтээ бол тэнд бол бас хүчил төрөх тийм хүн амьсгалах тийм нөхцөл бол байхгүй шүү дээ. Одоо ангараг руу нисэн гэж байгаа шүү дээ. Хүн очно гэж байгаа тий. Тэгээ очихар чи яг бид бол тэнд өөрийн лимтэйгээ очно шүү дээ. Тий өөрийн юм очно. Эсвэл одоо тэнд нь өөрийнхөө юмыг үйлдвэрлэн тий. Тийм л арга замууд байж байгаа. Тэгээд юу нь бол одоо гадаргуу бол бас яг тийм чулуун одоо юм хөрснүүд л харагдчихсан шүү дээ. Тэгээ өвс урмал тийм бол байхгүй. Тэр бол зүгээр ангаргийн одоо тэр туйлууд нэг тийм цайрч харагддаг. Одоо манай юунууд ч одоо хойд мөсөнлөө одоо ордлын Антарктид гэдэг байна шүү дээ. Эднээс ингээ мөс байж байгаа шүү дээ. Тэндүү бас ингээ холоос харах юм бол яг тийм мөстэй юм шиг харагдана. Тэр нь ихтэй яг усны мөс биш. Тий. Энэ нүүрс хүчлийн мөс байдаг байхгүй. Тий бас тэрийг яг мөс гэж ярина. Тэнгүүд мөсгээр чинь бид бол усны мөс шиг ойлгоод байдаг. Тийм биш. Тэр нүүрс хүчлийн мөс байдаг. Тэгэхээр тэнд бол яг хүн очихд бол хамгийн аюултай нь бол нарнаас чинь одоо эрентгийн туяа одоо хэдийгаан туяа илэргээд хүний биеийг шууд одоо алах тийм хортой туяанууд байж байгаа шүү дээ. Манай дэлхий бол тэрийг хамгаалдаг. Соромзон орн чинь хамгаална. Тэгээд тэр дээр ионосфер гэж давхар байгаа. Тэр биднийг хамгаална тий. Тэгээд тэр хортой туяанууд чинь оруулахгүй байгаа байхгүй. Тэнд бол тэгж чадахгүй. Яг нь бол тэр шууд тусна. Тийм учраас тэрнээс хамгаалах ажил гарна тий. Тэгээ ангараг дээр одоо амьдрахт бол
хил олон нөхцөлүүдийг бүрдүүлэх хэрэгтэй. Тийм байна. Ангар гараг дээр энэ манай энэ Нарны аймгийн хамгийн өндөр уул байдаг гэх юм. Тийм. Тий. Олимп гэд нэртэй. Үнэхээр тийм уул байдаг бахна тий. Тийм өндөр уул. Яг ер нь бол юу нь уултай, юм одоо хөндийтэй. Тэр одоо Олимп бол 27 км өндөр шүү дээ. Одоо манай Гямлайт 8 хэд байгаа шүү дээ метр. 8 гаруй километр байгаа шүү дээ. Тэрнээс одоо яг нь 3 дахин өндөр байна гэсэн үг шүү дээ, тий. Өөрийнхөө нөгөө юунаас газрынхаа гадарх хас, тий. Асар том хөндөй байдаг бас, тий. Нэг урд үрдсэн хэдэн 100 мянган ч байгаа хэдүүл юм урт хөндийнүүд байж байгаа. Маш их шорон шуурга болдог энэ дэр. Тэрний яд мэддэг үл ингээд нэг удаа харахад бол ингээд гадаргуухын бүтцүүд том бүтцүүд нь харагдаж шүү дээ. Тэ дурангаар тэ. Тэгээд сүүлд нь харахаар бүгд харагдахгүй болдгийг. Уулаа. Юу дот нөгөө нэг хөндөй нөгөө том бүтцүүд нь харагдахгүй болчихгүй. Тэгэхээр тэр бол асар их том шорон шуурга болдго юм шиг байна лээ. Та бүхний одоо ингээд Нарны аймгийг судлаад байдаг. Мэдээж явж очиод хажууд нь очиод эсвэл хөрснөөс нь ч юм уу ингэж хаанаас нь ч юм дээ ингээд судалгаа юм гэж байхгүй. Яаж судалдаг бас нэг юм тооцоолол байдгүй тооцооллын аргаар уу? За ер нь яг наач үнэн яг тий чухал асуулт асууж байна. Одоо бид бол ингээд барьж үзэл тэр хэмжээд тэгж чадахгүй тий. Тэр одоо энэ асар холоогоо од байна шүү дээ. Эний одоо тэрний яаж температурыг мэдж байгаа, яаж даралтыг мэдж байгаа, яаж хэмжээг нь мэдж байгаа. Харин тийм сонирхолтой байгаа шүү дээ. Яг мэрэгжлийн биш өндөл тий. Энд бидэнд ирж байгаа юм бол ганцхан цахилгаан соронзон долгион. Эндээс ирж байна. Ер нь. Одоо цахилгаан соронзон долгион чинь одоо эрентгээс ахуулаад араадаа долгион хүртэл ийм долгион ирж байна гэсэн үг шүү дээ. Тий. Энийг чинь биднээс хүлээж аваад задлана. Задлана одоо энэ тий. Тэгээ бүр их нарийн одоо бүр шугамар нь задлана одоо тэндээс ирж байгаа бүр нарийнхан шугам дээр ингээд бүх энерги задлах нь шүү дээ. Ийм задлах замаар тэгээд энэ чинь ингээд задлаад ирэнгүүт энэ чинь өөр байна. Тий. Температур ихтэй нэг өөр байна тий. Одоо загвар зохион шүү дээ. Тэгээд тэр загвараараа ингээд бодоод ингээд ирэхээр чинь бол одоо ийм температуртэй тэр ийм шугам их хүчтэй байдаг юм байна тий. Тэргээд ингээд энд бол одоо хамгийн гол одоо чухал нээлтүүд бол энэ квант механик гарч ирсэнтэй холбоотой. Астрофизик гэж юм гарч ирсэн. Квант механик гарч ирэнгүүт одоо дагалдаад саяын тэр одоо шугамуд одоо яаж үүсдгийг тайлбарлаж шít квант механик тий. Тэгэхээр одоо тэр тэндээс нь хөөгөөд температур тэр нөхцөлүүдийн буцаагаад болчих болдог байхгүй. Тэр захилгаан соронзон долгионоо задлаад тэнд бахан шугамнууд гарна. Шугам гэж ярина. Одоо нэг шугам бол нэг атмос ч юм уу тий. Тодорхой атмос ирнэ шүү дээ. Тэгээд тэднийг ингээд судалсан үндсэн дээр яг загвар гарч ирээд тэндээ температурыг нь болно, даралтыг нь болно. Одоо ямар хөө бүтцтэйг нь юунаас бүтсэн байна вэ? Тэр шугамдаас харагдана. Тэгээ бүтцүүдийг олдог байхгүй. Сайн юм тий. Энэ бол юутай одоо хүмүүс сонирхтгийн яагаад нэр яаж тэр хоолын одон дээр тийм байна гэж яриад байгаа. Оргил фантаз юм шиг юм ойлгож байгаа шүү дээ. Одоо тэгээд энэ техник технологи хөгжиж байгаа юм чинь та бүхний нөгөө өмнө нь бас энэ социализмын үеэс бараг л ингээл судлал хийсэн. Бүр тэрнээс ч өмнө босод орноос судлал хийсэн. Ингээд одоогийн төвшөнд бол мэдээж нөгөө өөрчлөлт гарсан байгаа бах та тий. Тэгэл хооронд зүгээр одоо шин астроном гэхэд л одоо орчин үеийн астроном. Орчин үеийн астроном бол одоо 1700-800 оноос л
өссөн байхгүй юу? Шинжлэх ухаан болж өссөн. Тэнд одоо Ньютоны хууль гарч ирлээ, тэр Кеплерийн баг хуулиуд гарч ирээл те. Тэгэл энэ физикийн хуулиуд гараад ирсэн байхгүй юу? Тэгээд гарч ирэхэд одоо астрономид одоо жинхэнэ шинжлэх ухаан болж хөгжих юм замаа эхэлсэн байдаг. Тэгээ хамгийн сүүлд би хэлээ тэр квант механик гарч ирснээр одоо астрофизик гэдэг салбар нь хөгжөөд гараад ирж байгаа байхгүй юу? Тэгээ ингээ хөгжлөөр ингээ яваад байна л да. Орж байгаа чинь тий. Зөв. Яриагаа энд хүрээд өндөрлөе. Магад танд бас нэг ярихгүй үлдлээдэ гэсэн зүйл байж магадгүй юм төгсгөлд нь ярьж болно. Яг сая түрүүнд би нэг дөрвөн гарагийг хэлээд орхицсан шүү дээ. Тэгсэн. Тий. Энэ дөрөв одоо дэлхийн маягийн гаргууд гэдэг. Гэтэл таан нөшөөний дөрвөн гараг үлдлээ шүү дээ. Тийм байна. Тий. Тэр дөрвөн гарагч нь бол яг хийн гаргууд байгаа. Ийм гадаргуу байхгүй тий. Ийм гаргууд байгаа. Дандаа одоо энэ бол биднээс бархсад санчир тэр тий их гоё харагддаг дурангаар харахаар бол бархсадын одоо шинэ дөрвөн том дагуултай. Тэр дөрвөн том дагуултайгаа ингээд бархсад харагдана. Санчир их чинь бол нэг юм шилэп малгай шиг харагддаг шүү дээ. Ийм шилэп малгай шиг ингээд тойроод асар олон тооны жижиг битүүд ингээд тойроор ирж байгаа. Ийм гаргууд л тэр байгаа. Тэр нь бол хийн дараах нь бол дөрвөн хийн гаргууд байгаа шүү. Ярмаар л байх юм аа. Дахиад үргэлжлүүлээ. Бас тэр жижиг биетүүд бас их сонирхол татаад байна. Тэр яг бүтцэн ямар байдаг юм бол ямар хуу байдаг юм бол гэд. За тэгээд өнөөдрийнхөө подкастыг энд хүрээд өндөрлөе. За өнөөдрийн ярилцсан сэдв маань Нарны аймгийн талаар байлаа. За гэмн нь бол маш том сэдв, олон юм ярих боловч цагтаа яригадаад бид хоёр тодорхой хэмжээний мэдээллүүдийг өгөө тэгээ ярилцлаа. Тэгээ зочиндоо маш их баярлалаа. Өнөөдрийн зочин маань шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн астрономч доктор Батмөх байлаа. Хамтдаа байсан бүх үзэгч сонсогчдод баярлалаа. Энэ бол Хөгцөнгөр радиогийн шинжлэх ухаан тань мэдхийн подкаст байлаа. За тэгээд баярлалаа тань. За танарт баярлалаа.